Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 91 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. What is beautiful is good, and who is good will soon be beautiful. Сапа. За өнөөдрийн маань перцептийг хэлсэн хүний талаар хэдүүлээ нэг товч сонирхоод үзье. Тэрээр сапо гэдэг нь болохоор энэ юуны ирнэ хүн. За ястай гоё нөгөөх нь нөгөө он сараа хэлж чадахгүй байх. Гэтэ минь ямар ч нөө эртний грекийн Лесбос арлаас гаралтай хүн төрлөختний түүхэнд хамгийн алдартай уянгын яруу найрагчдын нэг юм байна. За тэгээд нөгөө Лесбос арал гэдэг нь одоо нэлээд тийм тань сонсогдчихж магадгүй. Яагаад гэвэл энэ хүний уран бүтээлүүд нь болохоор ерөөхдөө бол нөгөө нэг тухайн үед байгаагүй одоо нөгөө бэлгийн чиг хандлагыг илэрхийлж байсан. Тэгээд түүний дараагаар гарч ирсэн нь болохоор одоо та бүхний бараг гадарлаж байгаа нөгөө лесби гэдэг үг нь энэхүү одоо нөгөө лесбос гэдэг арлын нэрнээс үүдэлтэй юм байна. За түүний уран бүтээлийн онцлог гэх юм бол сапон лир хөгжмийн аялгаунд дуулж хийлдэг уянгын шүлгүүд төрөвдөг байсан юм байна. Тэгээд тухайн үедээ одоо нөө үеийн туйлсын зохиолчид шиг тийм дайн байлдаан амрахтын тухай биш, харин хүний дотоод сэтгэл, хувийн мэдрэмжийг анх удаа уран зохиолын төвд авчирсан хүн юм байна. Түүний гол сэдв нь болохоор хайр дурлал, хүсэл тэмүүлэл, атаархал, хагцал, өтлөх насны гуньгийг дүрсэлсэн байдаг бол хэлэх нь бол шүлгүүдийн хувьд бол маш товч бөгөөд цэцэг санхлан өнөр байгалийн үзэмж зэрэг мэдрэхүйн дүрслэлээр баялаг байд юм байна. Тэгэхээр энэ хүн маань яруу найрагч Сапогийн химнэл химэх өрмөц бүтцийг бий болгосон хайрыг анх удаа гашуунд нялун гэж тодорхойлсон хүн байт юм байна. Тэгээ сая хэлсэнчлээ одоо нөгөө нэг түүний хүн төрлөختний одоо бэлгийн чигээр хэмжээний түүхтэй салшгүй холбоотой хүн. Тэгээд түүний хайр сэтгэлийн шүлгүүд нь хөвчлэн эмгтэй хүн зориулагдсан байт юм байна. Өөр бас эмгтэй хүн. За. Тэгээд түүний нэр болон төрсөн арлынхын нэрнээс нь үүдээд саяны нөгөө лесби гэдэг үг маань үүссэн. Тэгээд түүний амьдралын түүхийн явцад нуун дарагдуулах шүлгүүдийн шатаах орлогууд их гарч байсан бөгөөд ер нь бол нөө queer соёлын түүхэн бэлэг тэмдэг хിവэр үлдсэн хүн юм байна. За тэгэхээр энэ хүний хэлсэн шиг амьдралд тишээ за үзэсгэлэнтэй юм бүхэн сайн. Тэгээд тийм болохоор сайн юм бүхэн үзэсгэлэнтэй болно гэдэг үгийг хэлсэн байна шүү дээ. Яг нөгөө нэг тэр маань яг юу гэдэг гэхээр одоо нөгөө хүний дотоод гоо сайхан гэдэг утгыг арай илүү гаргаж ирж байгаа юм болов уу? Бид нар нөгөө нэг ер нь бол ингээд цаг хугацаа өнгөрөх тусам одоо ингээд нийгэм дэлхий ингээд нөгөө хөгжих тусам миний ингээд ажиглагдчихж байгаа зүйл болохоор юм гүн гүнзгий харилцаа гэдэг зүйл маань ингээд үнэхээр хэцүү болж ирж байгаа юм болов уу? Тэр маань одоо юу гэх юм яг ингээд аливаа нэгэн хүнийг ч юм уу те бусдыг зөвхөн ингээд гаднах байдлаас нь дүгнээд энэ хүн ийм хүн гэдэг нэг тийм тодорхойлолтыг дотроо ингээд гаргацдаг. Гэтэл тэр хүний дотоод тэр цаанд мөн чанарт одоо ингээд тэрнээс илүү зүйлс байгааг ерөөсөө таньж мэдээ гэдэг зүйл одоо их ховор болчихсон юм болов уу гэж бас жоохон бодогдох бол сүлээ идэх. Тэгэж бодохоор яг ингээд нөгөө нэг үзэсгэлэнтэй юм бүхэн бас сайн. Тэр нь ингээд ерөөсөө үзэсгэлэнтэй буюу одоо beautiful гэдэг нь ерөөсөө хизээч нэг тийм гаднаасаа харагдаж байгаа зүйл бол биш байгаа.
Ягаад гэвэл түүнийг ингээ нөгөө нэг сайн буюу good гэдэг үгтэй ингээ холбогдсон болохоор. Тэгээ эсэргээрээ нөгөөх нь бас ингээ good and beautifulтэй ингээ холбогдоод ирэхээр яхаарахгүй нөгөө нэг бид нар дотоод гоо сайхан гэдэг зүйлээ мэдрээд өөрийгөө нөгөө дотоод гоо үзэсгэлэнтэй гэдгийг мэдэрч чадах юм бол одоо ингээд сайн байна. Тэгээд бид нар өөрсдөө сайн хүн гэдгийг үнэхээр мэдж байгаа бол бид нар бол дотоод гоо үзэсгэлэнтэй гэдэг нэг тиймэрхүү утга гарч ирнэ гэх. За тэгээд та бүхэн за би өнөөдрийнхөө дугаарыг ингээд өндөрлөө. Тэгээд үнтэй хэрэг санал нэгдэж байгаа. Эсвэл бол өөрийн гэсэн бас нэг тийм та бүхэнд бас гоо үзэсгэлэн болон сайн чанарыг одоо нөгөө нэг ингээ үзэх бодох одоо тодорхойлолт бол байгаа гэж бодож байна. Тийм болохоор тэд нарыгаа доор комент хэсэгт хуваалцаад нэг сайхан яриа өрнүүлцгээе гэж бодож байна. За тэгээд энэ хүргээд өндөрлөө. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.